Сая нэг хоёр мөр санаанд орж ийн л да. Буурал хэрүү санчхинд чин унсныг сая л мэдлээ ээжээ. Буцаж ирэхгүйгээр яваад утхыг чинь сая л ухаарлаа ээжээ. Үсний тань хараар тоглож өссөн ээжээ өнгийн цайдаг гэдгийг мэдэхгүй л явлаа өрчин. Ээжээ гэд одоо яг л зүг тэр өөрчлөгдлөө нөгөө авгаар уучлаа. Миний гарыг нэг хүн барьсан байна. Хэмбгээд харлаа. Оомудэр чин. Мартин 8 боллоо. Мартин 8 гээд бодонгууд эмэгтэйчүүдийн эрх хамгаалах өдөр гэдгээсээ илүү Монголын эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдэд зориулсан, эхчүүдэд зориулсан, ээжүүдэд зориулсан ямар бүтээл юу хийж байгаа юм болоо? Эсвэл Монголын эрчүүдээс эмэгтэйчүүдтэй зориулж ямар үг хэлэх гэж байгаа юм бол гэд хүлээлттэй байдаг болчих. Нэг ёсондоо баярыг утгачилж гэн гэж ойлгож болох юм уу тий. Яг энэ баярыг утгачилж байгаа утга санааг эрхэмлдэг ийм монголчууд, монгол үзэгчдийн хувьд та бол одоо тийм утга санаа нэгтэг үзэгчдийн хувьд насаараа төрөөж бүтээсэн хүн. Нэг зүйл илүү их содон харагдсан учраас энэ удаа би өөрөөс чинь 3 бүтээл дээр надад харагдсан Наранбаатарын тухай тодруулга авмаар санагдаад өнөөдрийн нэвтрүүлэгт таныг урьдчилаа л да. Баярлалаа. Зургатаар гаргаж байгаад их баярлалаа. За тийм тайз дэлгэцийн үнийг одоо зургатаар гаргана. Гэхдээ нариулагчийн хувьар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, ерөнхий захирал хүн уран бүтээлийнхээ бодлогыг өөрөө барьж, тэр бодлоготоо өөрөө орж, тэрийг өөрөө зарлаж, тунхаглаж явж байгаа. Үеийнгийн хүний хувьд бахархдаг. Эхлээд хийсэн бүтээлүүд дотроос 2025 онд хүмүүсийн сонирхолд их нийцсэн, Наранбаатарыг дахиад илүү гүн дотроос нь харахад тус болсон, найруулагчийн сэтгэлгээний задралыг илүү ихээр харуулсан нэг бүтээл бол Хайлаас модны дор чамааг хүлээн. Мэдээ сэтгхийн дараа, уянгийн дараа, бодол мөрөөдөл маш ихтэй дараа. Тэнд байгаа үзүүлье гэсэн гол санаагаа яг хаанаас олсон бэ гэдэг сонирм. Өнгөрсөн жил бол миний хувьд бол бас их жоохон хүнд жил байсан л та. Учир юу юм бэ гэхээр дөнгөж он гараад 1 сарын 14-ний өдөр ээжигээ алдсан. За ёстол нөгөө хүн чинь ингээ өөрөө туулж ижил мэддэг юм ингээл тэнгэр хөмрөг шиг боллоо. Орчлон ямар аймаар уйтгартай болдгийн ч тийм бүрхэг болдгийн гэд. Ер нь бол бид чинь ингээд ихийн хөвлий данх ингээ бүрэлдэхтэй тэр гайхамшигтай хүн холбоонд ингээд холбогдчихдөг. Тэгээ ээжийнхээ мөөмийг хөхөж тамиржиж, ухаажиж, ухаан сүлж ингээд хүн болдго юм байна. Тэгээ тэр хүн болгосон хүнээсээ энэ хорвоогийн хатуу хууль хизээ нэгэн цагт сална гэдгийг салахгүй юм шиг бодож бид нар хорвоог туулдаг юм байна. Үргэлж хажууд мань байх юм шиг, үргэлж дэргэд мань байх юм шиг санаж тэр их гинэн бодолтой хөтлөгдөж явж байгаад хорвоогийн хууль нэг өдөр үннийг мэдрүүлэхэд л одоо жинхэнэ одоо үнэнтэй нүүр тулдаг юм байна. Тэгээд тэр үргэлж хажууд байх юм шиг байдаг тэр бурхан өөрөө ингээд яваад өгөхөөр тэг юучлэн гэдэг бүр ингээд яхаа удаа ялангуяа эрэгтэй хүн бол ингээд яхаа мэддэг юм л ш тэр хийхэд иргэд өссөн хүн чинь тэр хайр халамж сургаал үг инэрл дунд нь байсан хүн чинь нэгэд хамгийн их одоо догонцдог хүн чинь нэр хүн байд юм байна гэж би бодсон. Тэгээ манай та бүхэн зохиолч та нар ярьдаг шүү дээ. Аливаа бүтээл бол зохиолчийн эмзэглэл гэж. Тэгээд тэр зохиолчийн эмзэглэл дээр найруулагчийн эмзэглэл давхцчихж бүтээл үзэгчд хүрдэг. Тэгээ оны ихэн дээр бид нар ямар уран бүтээл хийх гэж байгаа гинтхэн уран сайхны зөвлөлийн шийдвэр гараад Нобелийн шагналт зохиолч Онелийн Хайлаас модны дор чамааг хүлээн гэдэг бүтээлд орохоор болсон. Мартин 8 зориулж тоглох болсон. Яг тэгвэл тэр зохиол бол нэг буудхан газар. Ээжгүй өссөн нэгэн залуу аавтайгаа өсөөд аав нь шин залуу ихнэр авсан чинь тэр залуу шин залуу ихнэрт
хайр сэтгэлийн холбоо үүсэж байгаа нэг тийм үйл явдал гарч байна. Гол нь тэнд ээж хүрсэн залуу байна. Эби. Тэгээ онил бичээгүй тэр нэг хэсгийг бичгээс аргагүй гол юм лээ найруулагч юм. Тэр энэ залууг ээж нь хүн болгосон байхгүй юу? Тэр аав нь биш ээж нь. Тэгээд тэр ээжийн нэг тийм захиас үг хэрэгтэй юм шиг санагдаад одоо онил руу дэшээж уучлаарай сорьж байгаад тэгээд тэр үгийг би одоо тухайн үед бичээсэн санаж нэг гол үг нэг ийм үг байсан. Ээжийнх нь одоо сүнс ч юм уу, оюун санаа ч юм уу хэлж байгаа. Хайр гэрэлтсэн тэр бүсгүүн нүднээс чи ээжигээ олж харна. Тэгээ энэ өөрөө ингээд зүгээр л хүний эмзэглээс өөрөө ирэхгүй ингээд урсаад гарчдаг юм байна. Тэгээ нэг та бүхнийг би одоо таныг үзэхэд яруу найрч юм биш. Тэгтээ зүгээр л энгийн уран бүтээлчийн хувьд ингээд зүрх сэтгэлд мэдрэгдсэн зүйл бол ингээд өөрөө яг урсгал ус шиг ингээд гардаг юм байна. Тэр үед ингээд нөгөө Пол би ч нөгөө Битлцийг их шүтдэг байхгүй. Тэгээ нөгөө Пол Маккартен багадаа ээжигээ алдсан. Тэгээ ээжийнх нь ингээд сүнс ингээд зүүдэнд нь байнга ирдэг. Анх эрэхтэй тэр Есүдэ гэдэг дууг бэлгэлсэн. Тэгээ тэр Есүдийг аялгуу гарч ирсэн. Дараа нь Let It Be-ийн дуу бүр ингээд үхтэй нь хамт ирсэн гэд уншижсэн болохоор тэгээ тэр их хүмүүс хэзээ ч үрээсээ явдаггүй дэрэгдэн мөнх байдаг юм байна. Тэгээ мөнх байхдаа магадгүй уран бүтээлч хүн бол тэр уран бүтээлдэн тэр Маккартен тусалдаг шиг энэ хайлаас модны доор чамааг хүлээн гэдэг жүжигэнд тэр үгийг хэлж өгсөн. Тэгээ тэрийг жүжигэндээ хийсэн. Монолог гэсэн. Манай ардын жүжигч оюун дээр тэрийг уншдаг. Хүн минь миний сүүлчийн үгийг сонс. Энэ хорвоод хайр гэж байдаг. Хайр бол хүч. Хамгийн үнэн хүч. Хэрэг тэрийг мэдэрсэн бол хизээч битгий галт. Сэтгэлээ тэрнтэй харангүй нэ. Ээж чинь чиний тэрхэд үргэлж байх болно хөөе. Нөгөө нэг юм нь ээж маань хотог өндөрт үе хүн байхгүй. Тэгээ яг хагасаа өдөр нь манад намайг хоёлаа нутаг явъя ээжтэй гэхээр би ээж би ажил ихтэй байна гэж урна. Тэгсэн миний доотлын эрэгтэй дүү аваа явсан чи бүтэн сайнны өглөө ингээл видео кол гээл ээж нь одоо хайрхан намны хайрхан руу очлоо шүү. Хайрхнаа сайхан одоо сүү цагаагаа өргөнө гэл нэг цоглог юм биш. Би ачаа за ээжтэй гоё харагдаж шүү миний ээж мундаг гоё байна гэжэл. Тэгэл үдээс хойш би хуралтай байсан шиг санагдаж байгаа. Нэг төвтөр тэгжсэн чил ээж муудлаа гэ. Тэгэл би эндээс хурал хийж ягаад за би явуулгүй бол горгүй нэ гэл эндээс оройны 6 цагт тавхсаар явал манай утга өндөр чинь 600 км. Тэгэл очтол өнгөрцөн байсан. Тэгээд нэг харамсалтай уулзах чадаагүй. Сүүлийн удаа ингээд видео колоор л харсан. Тэгээд лам хуурахтаа ирсэн чинь нутагтаа одоо хөдөлүүлээ гэсэн. Зааварчилгаа өгсөний дагуу өстөө намнаа хайрхных нь өөрт өгсөн. Хамгийн сонин нь тэр хайрхны өөрт би ээжээ хөдөлгөх газар шинжээ явж исэн чинь ийм хайлаас мод байсан байхгүй. Ганцхан мод одоо ерөөсөө ээжийнхээ тэр одоо онголсон газрыг очиж үзээгүй л ингээд танигдахаар ингээд ганцхан хайлаас мод. Тэрний яг чанга хойдолд нь ээжийг нь утгалуулсан. Тэгэл тэр дүрсэлчин үн ингээл яваалах. Тэгээ энэ жүжигэн дээр бүр тэр тайзан дээр тэр хайлаас мод яг тэр ээжийнхээ онголсон газрыг. Тэгсэн чинь тэр онилийн жүжигэн дээр тэр модных нь цаахантаа тэр Абины ээж нь онголцсон байх чинь ингээ мэдгүй юм сонь давхцлоо. Тэгээ нэг ёсны ингээд уран бүтээлч хүн ингээд асар их эмзэглэлээр бүтээлийг хийх тусмаа тухайн бүтээл өөрөө илүү үнцэн нэг ингээд араасаа дагуулдаг юм болов уу. Тэгээ би заримдаа тэр хайлас модны хүчээр ингээд жүжигчтэй хянах гал зүж үзгээр яг тэр нөгөө мод харагдаал дахиад нөгөө дахин уулзах шиг агшнууд тэр оюун дээр ардын жүжигчний хэлсэн үг нь ээжийн минь үг шиг сонсогдох шиг тэгээд эр хүн чи эмэгтэй хүнийг хайрлаж яваарай. Чамааг хайрсан эмэгтэйгээс чи ээжийгээ олж харна гэл тэр хайрын тухай үгнүүд ингээл яг л ээж хэлж байгаа юм шиг л.
санагдаж үтгэсэн шүү дээ. Харин бас яг буруу ажиглаагүй юм байна гэж бодсон. Тэгээд чи удаагүй нэг яг сарын дараа уран бүтээлээ хийж байгаа юм чи. Ондоон мэдрэмжүүдэд эзлэгдсэн тим нариулагч тайзан дээр зогсож байсан л да. Маш хурц мэдгдсэн. Тий. Хэлж байгаа тэр жүжигийн хэлж байгаа үг санаа дээрэс нь өөрийн чинь бүх биеэрээ туулж мэдэрсэн нэг өсөндөө хүний амьдралын эхийн тухай ном уншсан тэр хэсэг бол үнэхээр хүмүүсийн зүрхэнд бол хайр гэж бүтэн хайр эсвэл ээжтэй хэлж амжаагүй үгс зориулж чадаагүй ярилцаж амжаагүй өгүүлбэрүүд багтаж ядчих шиг санагдсан. Хүмүүс тэгдэг ш. Тэнгэр тальсан ээжтэйгээ нэг ахаад нэг удаа уулзах юмсан, нэг удаа ч гэсэн тэрвүүлэх юмсан гэдэг тэр л сэтгэлээр өгүүлэхийн сэтгэлээр орж ирж байгаа байхгүй. Энэ хүн доромжчихсан одоо чамайг зодод зогсон чамаагүй. Зүгээр нэг удаа тэрвэрчих юмсан. Дахиад ийм боломж олдохгүй гэж орж ирээд. За. Нэрхэж орж ирмээр. Их шиг татагтж авахстай. Эмгэн буурал дэжинхэ. Энэ л хайрыг шингээсэ. Ихийн ачиг яаж харуулна вэ? Тийм болохоор энэ их хүнийг хайрлах хайр, их орноо хайрлах хайр гэдэг цааш нь өөрийн чинь бүр нэг наривчилж гаргая гэсэн утга санаанууд тэр тайзан дээр биелсэн байх гэж бодсон шүү дээ. Сансандаа хүрсэн үү? Үгүй яг сансандаа хүрсэн бол үзэгчл мэдэх байх зүгээр. Мэдээж бүтээл бүхнийгээ л сайн хийх юмсан, үзэгчдийн зүрх сэтгэл нэг зүйлийг ойлгуулах юмсан. Жохон чотгой зүйлийг ойлгуулчих юм бол бүтээл хийсний голод утга учир оршдог гэж би боддог штеп. Яг энэ удаагийн бүтээлүүд жоохон тийм эмзэгэл дүүгээр хийлээ. Жишээ нь сансар гэрэлтэх гэдэг үжмийн зохиолч та сайн мэдээ Сангид Дөржинхүү 2012 онд Гамлет жүжиг хийж яагаад яг гол литмотив аян гарч ирэхгүйсэн байхгүй Гамлеттэй. Яг тэр үед хинтээ Сангид Дөржинхүү тэнгэртлээд сансараа маань ингээд над руу битээ нэг Америкээс видео кол хийж өгчсэн чинь сансараа. Гэхдээ одоо яг гол аяа хийх гэсэн чадахгүй байна гэж би одоо аав юм над үлдээсэн энэ ям нэг алтан бүж үлдээсэн юм бил. Энэ бүгжтэй хуруугаар би одоо ингээд төвлөрөө дараа сууж юм гэхээр би найруулагч хүний юу гаргаад одоо ухаан гаргаад Гамлет аавыг алдсан. Чи аавыг алдсан. Чамд юу чи гэж. Бара би одоохон гэж уцаалсан. Тийм. Ерөөсөө л яг л тийм тийм мэдрэмж. 30 минутын дараа өглөө үүрээр ирсэн шүү дээ. Дүү багсын залгасан. Чи нэг сонстой гэж. Тэгэл тэр сансрын одоо тэр Гамлетийг үндсэн гол аяа бол одоо тэр сайхан гайхамшигтай аял бол. Тэгэл тэр сансар гэрэлтхийн тэр аавыгаа сонсон эмзэглэл дээр тэр гарчиж. Тэгээ Гамлет жүжигийг тоглоо байж итэл чинь манай болд эрдний аав суурагч маань тэнгэр талчлаа. Хамгийн ихний сцен пролог нь аавыгаа оршуулж байгаа хэсгээс Гамлет хийс гэдэг. Тэгэл бас л тэрэн дээр ингээл хэдийгээр тэр нэг таата зүйл биш боловч найзыгаа хөглөх тэр дүрийг нь амжилттай бүтээхийн тулд би болд эрднийг тайзан дээр чинь. Энэ аялгауг сансар гэрэлтэх аавыгаа алдсандаа зориулж бүтээсэн. Яг тэр аяар гэлдэг. Чи аавыгаа алдаад удаагүй байна. Гамлет бас алдаад удаагүй байна. Магадгүй тэр үед жүжигчид ингээд болд эрднийг яаж тоглох вэ гэж харж байгаа юм чинь. Тэгэл манай боогийн ч юм бол мундаг одоо уран бүтээлч юм учраас. Урлаг гэдэг өөрөө тийм шүү дээ. Тэр ингээд аваад магадгүй тэр аваацсан тэр дүрийг ингээд илүү их гүн ороход гүн илэрхийлэхэд нь бол ингээл тодорхой үний амьдралын өөрийнх нь зовлон жаргал өөрөө том нөлөөлөл үзүүлж байгаа. Хүндхэн мэдрэмж бол тайзны урлагийн хүмүүс тэр тусмаа нийгмийг соён гэгэрүүлж нийгэмд гэрэл гэгээ хайр түгээж байх бодомж агуулга хэлж явах хэвээр хүмүүсийн хувьд бас нэг тийм өдөөгч хүч болж урагшаа алхах зориг ирмэлзэл хатуужил тэсвэр төвчээр гэд бүгдийг нь шингээж байдаг шиг байна л да. Сая одоо хайлаас модны дар чамайг хүлээн бүтээлийн дараа дахиад та ээжигээ гэсэн тэр сэтгэлээс гарч чадахгүй л байсан. Тэрийг яг үзэгчийн хувьд харж байсан.
Монгол улсын төрийн наадмыг 5 дахь удаага найруулж байгаа найруулагч шүү дээ. Тэнд яаж бол яаж тоглох тогломж, яаж бол яаж хийж болох бүхэл бүтэн баг хамт олон түүнийг үзэж бишрэх бэлтгэгдсэн үзэгчд Наранбаатар гэдэг найруулагчийг аль хэзээ таньсан Монголын наадамчд байсан. Гэтэл наадмын тэр торгон дэвжэн дээр ээжээ гэд дутах сайхан хүүхдүүд, жоохон хүүхдүүд. Наадамчдаа үндэслэх баяр наадмын ээлжийн ёслолд алдарт их захин нэгэн зүүгэрүү ээжүүд хүүхдүүдийн хамтаар оролцож байна. Ээж их орон гэдэг хоёрыг холбосон найруулагчийн сэтэл дотор сэтгэлд ингээд нулимс зураал нулимс цалгаагаал энэ наадмын нэг үнэхээр цав цагаан эхийн сүтээ өнгө аяс энэ шүү дээ гэд бодож байхдаа би таны тухай бодчихсон. Найруулагч Наранбаатар шүү дээ. Тэгэл тэр юу чи ингээл эмзэглэл чи ингээл буцлаа л яваад байгаа. Тэгэд нөгөө ээжигээ өнгөрөхөд битгий уулаар гэд бид нэг ч нөлөөс гаргаагүй. Твцсэн. 49 хоног дотор нь одоо мухар сүсэг гэх юм уу, ам дамцсан яриа гэх юм уу, ойлголт гэх юм. Их үйлэх юм бол одоо нөлөөс нь үер болоо үерлээд ээжигээ дараа төрлөө сүнсийг амирлуулж чаддгаа гэдэг үгэнд итгээд эдгээр жоо шийдэл ухаан талын барьдаг ч гэсэн тийм нөхцөлд бол итгэдэг юм байл. Тэгээд 49 хоногийн дараа завханд ялуутгтын бүжин зөвлөх өөхгөө очихдоо яг ганцаараа байж таараа. Тэр буудал дотор бол харин нэг зөвхөн хин чарахгүй байхад ганцаараа нэг онгойлгосон доо. За нэгэн 49 хоног өнгөрсөн учраас үрийг болохгүй байх гэдэг. Гарахгүй болохгүй юм бэл. Тэгэл байх үү? Тэгээд тэнд байж байхдаа наадмынхаа эснаруудыг яаж явах тэр нэг ээжийн хэсгийг яагаад бодож олсон юм бэ гэхээр бид нар ерөөсөө эх орноо хайрлах тухай ойлголтыг яаж энэ олон түмэн зүгээр ойлгох вэ гэхээр эхлээд их хүний энэ алтан сав шим дотор энэ орон дотор бид нар бий болдог. 9 сар боождог. Тэгээ 9 сарын дараа энэ итүүгэн дэлхийд буугаад тэгээд тэр ихийн цагаан суу хайр инэрлэр үлгийдүүлээд хорвоог ингээд цаашаа туулдаг юм байна. Тэгэхээр эх орноо хайрлая гэдэг бол эхийгээ хайрлахаас эхэлдэг юм байна гэдэг логик гараад хэрвээ та ээжигийн хайрладаг, эхийгийн хайрладаг бол эх орноо хайрлах нь болцаагүй. Хэрвээ ээжигээ та хайрлаж ис чадвал эх орноо хайрлахын тухай бүү бод гэсэн логикийг л наадмын торгонд явж байна. Монгол их хүн бүх Монголын ээжүүдэд зориулж манай ардын жүжигчин энд хоёргаа тоглосон. Тэгээд тэнд ерөөсөө ингийн штэ. Тэр үгэн тэгж явахгүй. Ингээд ээжээ би таны ачиг чи ээжийнхээ ачийг хариулахдаа бодохгүй. Чи ээжийг л хайрлаж ивэл эх орноо хайрлаа. Эх орноо хайрлсан хайр чинь эхийнхэн ачийг хариулж байгаатай дүүцнэ гэд хүн бүхний хамгийн сайн мэдэх нэг дуу гэдэг штэ. Алган дээрээ бөмбөрүүлсэ айлын хорн үхсэн ацаагуурал ээжийнхээ ачигяа хариуландаа гэж нэг юм дуу ингийн мөртлөө тэр дуу тэр нэг зээл хоолойтой сайхан гүнгээр дуулуулад хүрсэн. Тэгээд их гоё хонгор наадамчдад бол нэг тийм монголчуудын оюун сэтгэлгээний хувьд их орон, их хэл, их нутаг, их гэдэг үг бол дандаа хүндэтгэлийнхээ тойморт байдаг тийм ээ. Тэгээд энэ дахиад үргэлжилсэн. Тэ би бол таны 2025 оны бүтээлүүд доторх яг нэг шугамыг л ингээл хараал яваад байна. Хайлаас модны дорх тэр хүлээлт мөнхийн хүлээлт бол хайр сэтгэл,
уучлал, өршөөл, инэрл их хүний жинхэнэ оюун санаа юм шүү гэдгийг ойлгуулсан бол наадмын нээлтэн дээр ээж нь хүүгээ ердөө л эх орноо л хайрл. Эх орноо хайрлсан хайр чинь намайг хайрлсан хайр. Намайг хайрлсан хайр чинь эх орноо хайрлсан хайр болж томорноо илүү их утга учиртай болгоно гэдгийг сануулсан. Харин эндээс цаашаа үргэлжлээд би таныг дахиад л нөгөө хөдөлгөөнт амьдрал нөгөө айхтар бужигнсан тайз дээрэс нь entertainment дэлхийн ертөнцийн хувьсалд орж байгаа Монгол найруулагч яаж өөрчлөгдөх бол гэж харсан. Таны тэр мэдрэмж дуусахгүй л яваад байсан. Өгүүлэгдсэн хайр жүжиг. Өгүүлэгдсэн хайр жүжигийн орчлон ертөнцийн хайраар дутаж байгаа хүмүүсийн хатуухан ертөнцид байгаа хүлээлт эсвэл тэр хүлээлтээс залхсан хайр дутсан хүмүүсийн хайраа яаж нөхөх вэ гэдэг оюун санааны өвдөлт сэтгэлийн эдгэрэл бүхнийг харуулахыг зорьсон зоримог шийдэмгий алхмууд тань намайг дахиад л гайхшруулсан. Юуны төлөө өгүүлэгдсэн хайр руу тийм зоригтойгоор тэр эмзэг сэтгэлээр огт идгээгүй байхад дахиад гард үржиж чадсан бэ. Энийг бол би хувь хүний найруулагчийн зориг гэж хэлнэ. Нэгдүгээр хэд хэдэн шалтгаан байсан. Хөдөлмөрийн Баатар ардын өрн зохиолч Бавгийн лав Сүрэнгаан өнгөрсөн жил бол 80 нас өдөр төгөөсөн ой байсан. Тэгээ энэ ой хүрээнд лав Сүрэнгааны гэр бүлийн зүгээс үүлэх сайр жүжиг дахин шинжилэн найруулж тавьж өгөөч гэсэн хүсэл Шинжилсэн найруулах шүү. Өмнө нь бол манай санжигтэн найруулагч 1988 онд үзэгчдийн хүртэл болчихсон. Нэлийн тийм цаг үе нийгмийн дараа байхгүй юу? Цаг үетэйгээ бас ингээд ухтхуун уулзсан. Энийг яаж өнөөцийг 21-р зууны үзэгчдийн хүртэлх вэ? Олон талаас нь бодсон л. Яг найруулагчийн трактовкийн шийдлийн хувьд бол арай ондоо юм. Минималист тийм арт контемпорари маягаар хийсэн. Гэхдээ тэр дунд нөгөө юм бол байсан. Тэр юу вэ гэвэл нөгөө лавга ахын нэг өөрийнх нь өгөөдөг шүү дээ. Би ингээд нэг тэнжим минут л ингээд явж байсан чинь ээжтэй минь хүн байсан юм аа. Тэгээд дагаал яваад байсан чинь нөгөө хүн чинь мэдээж хүн танихгүй дагаад тахаар улгаач дэрэмчингээс сэрдээд тэгээ нэг цагдаа дээр очисон ингээд. Тэндээсээ би лавга ахыг тэр ээжигээ сансан сэтгэлээс имзэглээд энэ өгүүлэгдэх хайр гэж ямар хайр гэдэг юм бэ гэдгийг биччихье гэж. Гол одоо үнсэн. Гэхдээ лавга хөөрөө мундаг хүм учраас зөвхөн ихийн хайр гэлэхгүйгээр хүн бүхний амьдрал ямар нэгэн хайр өгүүлэгдэх хайр. Бас өгүүлэгдэхгүй хайр бас байна. Тэгээ хамгийн түрүүнд бол их хүний хайр бол мөнхөд өгүүлэгддэг юм байна. Бас эцэг хүний хайр өгүүлэгддэг юм байна. Хань ижлийн хайр өгүүлэгддэг юм байна. За тэгээ энэ хорвоо ертөнцийн хүмүүс хоорондын инэрл хайр. Да ялангуяа өнөөдрийн манай нийгэмд бол нийгмийн бие биенийг Монгол хүн нэг өөр нэг гэр бүл шүү дээ. Бид өнөөдөр яг гэр бүл тус тустай амьдарч байгаас ингээд томоор нь их томоор нь гүр аригч Баатарын хэлдгээр холоос манай дэлхийг харуул ямар үзэсгэлэнтэй цэнхэр гариг харагддаг вэ гэдэг шиг энэ цэнхэр гариг дээр бол бид нэг гэр бүл байхгүй. Тэгэхээр энэ нэг гэр бүл гэдэг хүмүүс өнөөдөр бид нар ингээд бие бинийгээ гутааж, доромжилж, эргэлзэхгүйгээр гүтгэж ийм нэг муухай пропаганда үүсцэн улс төрийн зорилгоор анх үүссэн шүү дээ. Нэг сонгуульд хэрэгжилжсэн одоо бүр ингээд нэг наманд гутаадаг нэг юм зэвсэг болцсон ийм цаг үед бол энэ нийтийн хайр маш их өгүүлэгдэж байна. Монгол хүн нэгнийг хүндэтгэх, танихгүй ч гэсэн хүндлэх, инэрх энэ хайр бидэнд хэрэгтэй болжээ гэдэг гол одоо санааг барьж лавга ахын зохиол төр найруулгынхаа дигийг зангидсан л да. Тэгээд тэрэндээ зориулж юм хөгжимт жүжиг болгосон. Дуутай, эхийн тухай дуутай, ханийн тухай дуутай, хорвоо ертөнцийн хайрын тухай өгүүлсэн. Ерөөсөө л хайрыг тэгээд гол нэг юм гэрлэлээр төсөл гэрэл юм аа. Яг манай үзэгч маань ирээд үзүүл илүү тэрийг ойлгох байх. Зүгээр тэр дунд бас л нөгөө эхийн хайраа оруулсан. Тэгээд энд миний нэг санаа юу байсан юм бэ гэхээр би нөгөө бурхан багшийн тухай их жоохон өөрийнхөө хэмжээнд судалт юм л да. Тэгээ ерөнхийдөө энэ жил бас бид нар бурхан багшаар Сиддхартагийн тухай уран бүтээл хийх гээд үйл ажиллагаа орсон. Тэгээ олон жил дуншиж байгаа шүү. Тэнд хамгийн гоё хэсэг нь бурхан багш гэгэрснийхээ дараа ижийнхээ ачийг хариулна гэж. Тэгээ ээжийнхээ төрлийг дээшлүүлээд
тэр 33 тэнгэр хурамсдын орноор яваад ижийнхээ ачийг хариулчихэд ганцхан үг хэлж байгаа байхгүй. Ижим та надтай бурхан билээ гэж. Бурхан одоо бидний ингэ шүтдэг бурхан өөрөө бурхан нь ээж нь байдаг вэ гэдэг бол энэ өөрөө их хүн гэдэг бол ямар тийм агуу одоо нэг грекийн домог дэлхийг үүсч чинь Гая ээжээс үүссэн гэлдэг чинь тийм. Гэдэгтэй адилхан ерөөсөө л энэ их хүн бол өөрөө бурхан юм байна гэд. Тэгээ энэ санаагаар лавгаахын зохиол төр илүү их гаргахыг хичээсэн. Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ найруулагч хүүтэй байсан ээжд нь үнэхээр их баяртай байна. Найруулагч хүүтэй байсан учраас энэ сайхан бүтээлүүдийг Монголын ард түмэнд өв болгон үлдээж Монгол наадам төрийн дэвжээнээс ээжээ би танд хайртай шүү гэж үр хүүхдүүдээр нь хэлүүлж чадсан. Тэр өдөр Монгол наадмын Алтан соён буттуг хүн бүхний зүрх сэтгэлийн халуун сэтгэлийн нулимсыг арчиж байсан гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол хайрын байсан шүү. Баярлалаа. Тэгээд энэ жилийнхээ Мартин 8-ны тохиолдуулаад Улсын дараамын эрдэмтэн театр Баавгийн лав сүрэнгийн зохиол энэ өгүүлэгцээ харж үжгээ. 2 сарын 20-наас өдөр бүр тоглохоор төлөвлөөд бид нар ажиллаа хийж байна. Тэгээд сая нэг 2 мөр санаанд орж ийн л да. Чин зэрэг ахын. Буурал хэрүү санчхинд чин унсныг сая л мэдлээ ээжээ. Буцаж ирэхгүйгээр яваа тодохыг чинь сая л ухаарлаа ээжээ. Үсний тань хараар тоглож өссөн ээжээ өнгийн цайдаг гэдгийг мэдэхгүй л явлаа үрчин гэж. Нэг л ийм л бүр зүгээр яхаа ч юм уу. Тийм байна. Одоо ч гэсэн та ингээд яг энэ мэдрэмжээр энэ хайраар ээжтэй зориулсан тэр их сэтгэлээр хүүгийн сэтгэлээр хөглөгцөөр л байна. Ягаад ч энэ ээж гэдэг хүнийг эцэг гэдэг хүнийг дэрэгдээс ингээд холдож тий холын тэнгэр болсон хойно дандаа ухаан орох юм. Хождож ухаарах юм. Тий. Ерөөсө хожигдол ерөөсө биднийг ухааруулж идэм билээ шүү дээ. Цаг үед нь ухаардаг тийм сууд биш юм шиг бид нар тийм ээ. Дандаа л хожиг ухаар. Угсаа хоруугийн жам чин тэгдэг юм байна. Тэгэхээр би зүгээр тантай өнөөдөр ялсныхаас залуу үеийнхэндээ хэлэхэд бас нэг өнөөдөр нэг 100-ийн талыг наслаад суужээ гэх юм. Ер нь эцэг эхийнхээ ачийг хариулах тухай бид Монгол хүн даялангуй илүү их боддог. Гэхдээ тэр эд таваар биш юм байна. Дансаг амьдрал биш. Ерөөсөө та өөрөө чи өөрөө зөв зохистой амьдрч ивэл тэгэл энэ бол эцэг эхийн ачийг хариулж байгаа. Хамгийн том хариулт юм байна л гэж. Ерөөсөө л эцэг их хүн бол ингээл зөв явж байгааг нь л харчих юм бол тэгэл баярлчихж байгаа. Одоо тэрнээс илүү юм хүсэгчгүй тэгэл хүүхэд нь ингэчлээ, тэгчлээ, хэл ам татлал одоо юу гэдгийг асуудалд ороод байна гэдэг бол тэгэл зоож байгаа юм. Тэгэхээр тэр материалын зүйлтэй биш илүү эсвэл одоо юу гэдэг эрх мэдлийн асуудалтаач биш ерөөсөө л эцэг эхийнхээ сэтгэлийг амар амгалан байлгаж байгаа явдал бол энэ бол хамгийн том ач хариулт юм. Тэгээд хүний өөрийг гэхгүй хүн ингээд өөрийнх нь байхгүй болчихор өрөөлийн хайрлах хайрч их болт юм лээ шүү дээ. Одоо ингээд өмнө нь зөвхөн ээжийнхээ хайрыг харилдаг гэсэн бол одоо ингээд илүү их өргөн боддог болт юм. Бүх Монголын ээжүүдийн тухай эднийг хайрлах юмсан. Яаж хайрлах вэ? Эднэр дэм болчих юмсан л гэдэг тухай бодож байна. Та их хүн таны ч гэсэн би дотроо хайрлаж байгаа шүү дээ. Их хүн. Юусе урд нь зөвхөн өөрийнхөө ээжийг гэж бодсон бол одоо илүү их өргөн хардаг ус юм байна. Эмэгтэйчүүдийн баярт зориулж тоглох гэж байгаа өгүүлэгдсэн хайр бас утга санаандаа нийцлэе гэж би бодож байна. Ягаад гэвэл эхийн хайр л зөвхөн хүний өөрийн гэлтгүүгээр эхийн хайр л хамгийн агуу нь байдаг. Тэнд үр тамтан гэдгээ мэддэг их хүн хэнийг ч гэсэн илүү тэгш хайрлаж энэ дэлхийн ертөнц өөрөө их дэлхий гэдэг нэртэй болтлоо. Өнөөдөр ч гэсэн энэ өгүүлэмж дуусаагүй дахиад театрын тайзнаа энэ сайхан жүжигээ тавьж үзэгчтэй урьж байна. Хэдэн бүрэлдэхүүн тоглож байгаа вэ? Одоо их сонирхолтой нь юу гэвэл манай 2 одоо бүрэлдэхүүн байгаа. 2 состав. 2 составтай. Тэгэхээр 2 составыг хүмүүс сонгож үзэж болно. Одоо 3 сарын 1-ээс бол манай 2 дугаар состав тоглож байгаа.
нэгдүгээр став нь одоо 9-өөс цэргийн баяраа 2 том баяраа өгтөд 2 өөр. Тэгж таарна тийм. Магадгүй үзэгч та театр урлаг дуртай болвол 2 ставыг хоёулыг нь харьцуулж үзэх хэрэгтэй. Гоё шүү дээ. Жишээ нь Жамсран хурандагийн дүр дээр манай гавьяач жүжигч Амгалан Баатар нэг став дээр дуулжчихт. Нөгөө став дээр нь Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Цэрэн давг орж ирсэн биз дээ. Бас манай залуу жүжигчин Даш 8 жил бас сайн бүтээсэн шүү дээ. Ингээл сонирхолтой юм вариантууд бол байна. За тэгвэл одоо бүр яг тэр составуудыг одоо тэр бүрэлдэхүүнүүдийг харьцуулсан дүрийн судалгаа ихтчихсэн. Тийм үнэхээр гайхалтай. Сайхан бэлдсэн Улсын драмын Эрдмийн театрынхаа уран бүтээлийн хамт олонд үзэгчдийнхээ өмнөөс талархснаа илэрхийлье. Хайлас модны доор чамайг хүлээж ээжээ хүн тань тааштай шүү гэж Монгол наадмын дэвжэн дээрээс тунхаглаж өгүүлэгдсэн хайраар түмэн олонныхон сэтгэлийн шархыг эмнэж дотоо бүхнийг нь дүүргэж байгаа шинэ бүтээлийн хамт олондоо эрхэм найруулагч танд үзэгчийн хувьар халуун талархлаа илэрхийлье. Ингээд 3 сарын 8 хүртэл тавигдж байгаа жүжигүүд 3 сарын 9-өөс дараагийн бүрэлдэхүүнээрээ тоглох өгүүлэгдсэн хайрд та бүхнийг хүндэтгэн урья. Бид хоёрын зүгээс баярлалаа. Тэгээд энэ бүтээлд манай эмэгтэй уран бүтээлч нар агих орж байгаа. Нэлээх олон тоохор тэгээд би бол өөрийнхөө Улсын драмын Эрдмийн театрын уран бүтээлчд маш хайртай. Ягаад гэвэл тэд бол академик боловсрал бүхий, чадамж бүхий, чадвар бүхий уран бүтээлчд байдаг. Яг нь найруулагч хүн гээл хэлж ярин зөвлөн гэл хийсэлээ зүгээр театрын даргын хувьд хэлэхэд найруулагчийн зүгээс биш хэлэхэд би хамт олноороо бахархдаг. Тэгээд бас хамт олондоо Арын албаныхан, захиргааныхан бүх уран бүтээлчтэй олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Эрд цэргийн баярын мэндийг хүргэе. Та бүхэн баярлангаа сайхан бүтээлээ үзэгчдэнүүдэд сэтгэл дүүрэн хүргээрэй хэмээн хүсэж ирвэж байна. Яг хотогоо зүг. Улсын драмын Эрдмийн театр үзүүлж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан Хөдөлмөрийн Баатар, төрийн шагналд, соёлын гавьяа зүтгэлтэн ардын уран зохиолч, Бавгийн лав сүрэнгийн зохиол, төрийн сойрхолд, урлагийн гавьяа зүтгэлтэн Намнангийн Наранбаатарын найруулгаар үгийлэгдсэн хайр. Уянгийн драмын жүжиг. Ээжээ, би тэнийг маш их салсан шүү. Ээж нь чинийхээ зүрх сэтгэлд үргэлж хамт оршиж байгаа шүү. Ичээтэйгэн байхад би баян байсан. Хэн бүхний зүрх сэтгэлд үгийлэгдсэн нэгэн хайр бий. 2 дугаар сарын 28-ны өдрөөс өдөр бүр